Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын аврах ангид төрийн тусгай албан хаагчийн тангар өргөсөн мянган залуус ажиллаж байна. Энэ залуусын нэг бол нийслэлийн аврах ангийн ахлагч Отхон Дэмбэрэл. Тэрээр нийслэлийн аврах ангид 22 жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд галт төмрийн гамшиг, үер усны аюул, осол аваарын хүнд үед олон хүний амь насыг аварч эд материалыг ч хамгаалж байсан гэдгийг хэлж байлаа. Бас гинтийн осол аваараас иргэдийг сэрэмжтэй байхыг маш их анхааруулдаг. Харамсалтай нь манай иргэдийн ханга хэнэггүй байдал хэцүү гэдгийг ч хэлж байсан маа. Энэ албанд орж ажилласнаас 22 жил болж байна. Энэ 22 жилийн хугацаанд ой хоёрын төмөр, тэгээд усны үер, тэгээд юуны галт төмөр, нуранг, тэгээд энэ бүхэл гамшигын үед өрөнд нь орж ажилласан. Хичнээн үнэ амь насыг аврав. Таны юу? За миний хувьд бол яг гаргасан тоо муу нэгт гэж байхгүй. Ямар ч нэг дунджаар нэг 500 гаруй удаагийн тийм хүний амь насыг аварсан байгаа. Манайх ч одоо нэг 6 сарын 20-ноос эхлээд нийслэлийн онцгой байдлын газар нийслэлийн цагдаагийн газартаа хамтарч усны эргүүл 3 сарын хугацаанд хийдэг. Энэ зуны улирлал энэ сэрэмжлүүлэх ажилд явж байхад ерөөсө байнгын сэрэмжлүүлэх явна. Хилээл яваад ах тусам дандаа л эргэл ерөөсө ард дандаа эргэл тийм юуны осол эндэгдэл аягүйх гарна. Тий. Одоо тэгээд энэ эргүүл явснаас хойш багасж байгаа ч гэсэндээ бас ер нь буурахгүй байгаа. Тий, ерөөсөө байхгүй. Хүмүүс чинь тэгээд хэлж ирсэн юмыг ойлгоол гэдэг эргээл тэгээд орой үдшийн цагаар тэгээд арх дарсны асуудал аягүйх болж тэрнээс бол эндсэн тохиолдол аягүйх байгаа. Нийслэлийн аврах ангийнхан 24 цаг ажиллаж 72 цаг амрах эрхтэй ч гинтийн гамшигын үед цаг наргүй амнасаа үл хайрлан ажилладаг. Нийслэлийн аврах албаны сургалтад бэлэн байдал хариуцсан Ахмад Эрдэнэ Бэлгийн хувьд нийслэлийн аврах албанд 21 жил ажиллаж байгаа 30 гаруй хүний алтан амийг аварсан байдгаа гэж даруухан хариулж байна. Тэрээр нийслэлийн иргэдийн гамшигаас хамгаалах сургалт арга зүйн шин төв ашиглалтанд орсноор нийслэлийн хүн амд гамшигын аюулаас өршлөн сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон өрөөлийг хэрхэн авран хамгаалах талаар мэдлэг дадлага олгоход ихээхэн үр дүнгээ өгнө гэдгийг ч хэлж байлаа. Бас сургалтын техник хэрэгсэл ашиглан иргэдэд гинтийн осол аваарын үед амь насаа хэрхэн хамгаалах талаар сургалт зохион байгуулдаг гэдгийг хэлж байсан маа. Одоо бидний ард харагдаж байгаа энэ аврах хоолой гэж энэ тий. Тэгээд энэ аврах хоолойг яг ямар үед хэрэгэлт юм бэ? За өндөрөөс барилга байгууламжийн одоо барилга байгууламжид маань гарцгүй болсон тохиолдолд нөгөө нэрвэгцтэйгээ нөгөө иргэдийг хурдан шуурхаа буулгахын тулд энэ аврах хоолойгоо ашиглаж иргэдийг хурдан шуурхаа буулгах. Одоо энэ манай энэ машин болохоор ерөөсөө сургалтын зориулттай иргэдтэй одоо нуранг болсон газар хөдлөлт болсон тохиолдолд энэ иргэд маань яаж гарах вэ? Хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд цэцэрлэгийн хүүхдүүд маань яаж гарах хэвтэй юм? Ийм хоолой ашиглавал ингэж барьж буух хэвтэй юу? Яаж гулгаж буух хэвтэй? Тэр бүх зааврууд нь энэ өөрсдөө тоглож яваад энэ анхан шатны мэдлгүүд гамшигаас өөрийгөө хамгаалах анхан шатны мэдлэгээ энэ чэнэс олж явдаг юм. Нийслэлийн аврах ангийнхан уран улиралд иргэд аялж суугааж гол усанд орох нь ихсдэг. Энэ үед хайн хэнэггүй байдлаас үүдсэн гинтийн осол аваар их бий болдог. Иймд иргэн хүн бүр өөрийнхөө төлөө болон өрөөлийн төлөө хариуцлагатай байхыг сануулж байлаа. Лайт мэдээлэлээ.